За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За би сүүлийн 1-2 сар ер нь бичлэгээ хийхгүй айгу загвуу яваад байсан л та. Тэгээд өнөөдөр яг юу хийжсэн бэ гэдэг талаараа ярилцъя. Тэгээ би энэ хугацаанд AI-аар коучинг хийдэг team аппликейшн хийсэн. Тэг яг хөө хүмүүс яагаад ийм аппликейшн хийсэн бэ гэж гайхчихж магадгүй. Нэгдүгürt бол надаас айгүй олон хүмүүс зөвлөгөө асууж ирчихсэн л та. Тэгээ амьдралд нь янз бүрийн асуудлууд байдаг. Гэтэ ийм ч юм байна, тийм ч юм байна гэд айгүй зөвлөгөө асуух гэж хүмүүс ирж идэг. Тэгээд тэрэнд нь бол би хүн болгонд ерөөсөө ямар ч хүнд уусаа коучинг ч юм уу тийм яриа өгөх боломж байгаагүй. Яагаад гэвэл би энийг тийм том хэмжээгээр хийж чадахгүй. Уусаа айгүй их завгүй явж идэг болохоор хажуугаар нь юм коуч их цаг гардггүй. Тэгээд яг хөө дээр нь яагаад ер нь бол энэ асуудлыг шийдэхин тулд өмнө нь бол би AI ашиглаж үзчихсэн. Гэхдээ AI бол ерөөсөө хангалтгүй байгаад байсан л та. Яагаад ч юм чанар нь тийм сайн байгаагүй. Тэгээ дээр нь нэг тийм зааварчилгаа өгөөд ерөөсөө сонсдоггүй байсан. Гэхдээ ер нь сүүлийн хэдэн сар сүүлийн нэг 6 сарын хугацаанд ч юм уу ер нь AI айгүй хурцтай өгчсөн. Тэгээ би ер нь бол AI-ийн хөгжил дэвшлээс болоод энэ боломжтой юм байна гэдгийг ер нь бол саяхнаас харж эхэлсэн. Тэгээ би энэ дээр ерөөсөө 100%, 200% анхаарлаа өгөөд ерөөсөө яаж AI-аар коучинг хийх вэ гэдэг дээр айгүй удаан тулж ажилласан. За тэгээд тэрний үр дүнд бол би энэ Atlas гэдэг AI-ийн коучингийн аппликейшн хийсэн. За тэгээд ерөөсөө хэдүүлээ шууд анализ хийгээд эхлэв л та. Яагаад энэ Atlas гэдэг аппликейшн яг ChatGPT-гээс жишээлбэл юугаараа ялгаатай юм бэ гэдгийг хэдүүлээ анализ хий. Тэгээд яагаад заавал ийм аппликейшн тусдаа хэрэгтэй юм бэ гэдэг талаар хэдүүлээ бодолцоо заяа. За би хамгийн түрүүнд үүштэй ихэнх хүмүүс ингээд ChatGPT ашиглаад ер нь бол ямар үед одоо ChatGPT ашиглах гэж ирдэг вэ гингүүд ихэнхдээ одоо ямар нэгэн асуудал гардаг те залхуурж байгаа ч юм уу дотроо нэг зөрчилтэй байгаа ч юм уу ямар нэгэн сэтгэл зүйн асуудлыг шийдэх гэж ирдэг. Эсвэл ямар нэг юм дээр гацчаа зөвлөгөө авдаг тийм үү. За тэгээд энэ нэг скриншотн дээр бол ChatGPT-гээс би одоо нэг ийм асуулт асуусан. Тэгэхэд би Atlas гэдэг ийм аппликейшныхаа бичлэгийг өнөөдөр хийнэ гэж амласан ч гэсэн цаанаасаа ерөөсөө л те би хөдлөхгүй маш их залхуурал хүрээд ах юм а гэж утсан. За тэгэнгүүт ChatGPT юу гэж хариулсан бэ гэхээр харагдаж байгаагаар эн чинь ердөө залхуурал гэхээс илүү эхлэхийн өмнөх айдас эсвэл сэтгэл зүйн эсрэг үзэл байж магадгүй юм а. За заримдаа бид юу хийж байгааг мэдж байгаа мөртлөө тарих маань жижиг битгий хэл гэсэн тохио өгдөг. Энэ нь төгс хийх гэж хэд бодох эсвэл ачаал их санагдахаас болдог гэдэг. Тэгээд дараа нь чи өсвөл би чамд яг одоо эхлүүлэх хамгийн жижиг хамгийн амархан алхам гаргаж өгч болно. Яг 2-5 минутын дотор эхлүүлж болох тийм алхам чамд тэгж өгөх үү гэж байна. За тэгээд энэ хариулт бол одоо ChatGPT-гээс ирж хариулт гэхэд бол яг хав дажгүй тийм үү. Гэхдээ коуч хүн бол эзэрч ер нь бол ингэж хариулахгүй. Нэгдүгürt хамгийн түрүүнд одоо жишээлбэл яг коуч хүн яаж ажилладаг вэ гэхээр коуч хүн бол ментороос бол ялгаатай. Эсвэл консультант хүмүүсээс ялгаатай. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр коуч хүн ерөөсөө яг эн чинь ийм тэр чинь тийм гэдэг хариулт бол огт өгдөг. Гэхдээ коуч хүмүүсийн айгүй их хийдэг том чухал зүйл нь бол асуулт асуух. За тэгээ би энэ дээр нь харьцуулаад яг Atlas-аас яг юу гэж бичсэнийг би та нарт харьцуулж харуулъя л та. За Atlas бол энд те яг ижлэгэн асуултыг асуухад нэгдүгürt бол хариулт нь хамаагүй богинохон байна тийм үү. Тэгэл ингээл нуршаал наа чи ийм тийм битгий хэл ингээ баах юм хийхээ оронд ер нь бол ингэж хариулсан байна. Энэ мэдрэмж их түгээмэл бөгөөд ойлгомжтой байна. Тэгээ нэг чухал зүйлийг тодруулъя гэж байна. Асуулт асууж эхэлж байгааз. Таны хувьд одоо хамгийн том саад болж байгаа зүйл нь бие махбодын залхуурлуу эсвэл сэтгэл санааны хувьд эхлэл үүсэхгүй байгаа юм уу гэд. Энэ бол ер нь бол яг жинхэнэ амьдрал дээр коуч хүн хэрэг би залхуурч гэх юм бол яг иймэрдүү л асуулт асууж эхэлнэ. Яагаад залхуураад байгаа юм гэдгийг гол руу нөрөх гээд байгааз. Тэгээд энээс харахад нэг чухал зүйлийг анзаарч болно. Одоо саяхан Данагийн хэвтэнгээ чанал дээрээс би харж ирсэн бохгүй юу. ChatGPT хэрэглэж байгаа хүмүүсийн тархинд нь хамаагүй бага үйл явц явагдаж байгаа. Тархиа ер нь бол хамаагүй
бага ашиглаад байна гэж байгаа хүмүүс. Тэгээ тэр нь яагаад вэ гэхээр яг энэ ихний хариултанд гарсан шиг хүмүүстэд ерөөсөө ахин тунгааж бодох зүйл өөрт нь өгдөггүй. Зүгээр ер нь бол нэг тийм ер нь бол айгүй тийм дажгүй сонсогдохоор хариултад өгчдөг. Яг гэвэл эн чинь айгүй тийм ерөнхий зүйл, ерөнхий юм болохоор ерөнхий хариулт л өгчдөг. Тэгээ тэрнээс болоод хүмүүсийн ерөөсөө тархины идэвхэн айгүй буураад байгаа. Тэгээ энэ дээр ерөөсөө бас нэг гол асуудал байгаад байгаа. Бид нар яг үүндээ чат GPT-г ашиглаад цаашаа өсөж дэвжиж гинүү гэдэг бол айгүй хэцүү асуулт. Яг үүндээ бид нар зүгээр л ийм нэг ерөнхийтэй туслахтай болсон. Тэр л туслахаасаа хариулт аваад тэрийг нь үнэн гэж үзэл цаашаа авчдаг. Гэхдээ бид нар яг цаашаага яг өсөж дэвжих те юмыг тунгаан бодох, юмыг яг уг руу н орох те уг үндсээр нь асуудлыг тайлах гэдэг тийм зүйлийг бол ерөөсөө энд шийдэж өгч чадахгүй байгаа. Тэгээ тийм болохоор ChatGPT-д ийм нэг асуудал байгаа. Тэгээ би дээр нь яг хуу ChatGPT-д persona өгөх гэж үзсэн л дээ. Чи одоо ингээ коуч шиг ажиллаад үзээ. Надаа коуч шиг хандаад үз гингүүд бас яг ерөнхийдөө л нэг арай нэг жоохон наривчлаа. Гэхдээ яг л ингээ хариултад өгöd байдаг. Асуулт асуухын оронд хариулт өгöd байдаг. Тэгэхээр ер нь бол ийм том асуудлууд байгаа. Тэгээ дээр нь бас нэг том асуудал ChatGPT-д юу байна вэ гэхээр ChatGPT бол ер нь бол айгүй чи одоо ямар ч зүйл хийсэн чамтай бол ер нь баг санал нийлнэ. Чи надтай санал зөрөх гээд үзээ гэж хэл хүртэл ерөөсөө санал нийлээл яваад байдаг. Чи одоо шилбэл за ChatGPT-д би ядраад байна. Тэ амар ядраад байна гэх юм бол за чи зүгээрээ тэ би чамаа ойлгож байна. Чи зүгээр нэг жоохон завсарлага авчих гэж хэлнэ. Ерөөсөө юу ч хэлсэн ер нь л тэ би одоо жишээлбэл англиар ашиглангууд дандаа л yes absolutely гэл цаашаа нэг хариулт өгдөг. Гэхдээ жинхэнэ коуч бол яг эсрэгээр нь ч үе санал нийлэх үедээ нийлж магадгүй. Гэхдээ хүнийг илүү чаленж хийдэг те. Хүний сонсохыг хүсэж байгаа биш, сонсохыг хэрэгтэй зүйлийг нийлдэг. Хүн бол яг хөө те ядарч байгаа үед чи амраа гэдэг үгийг сонсохыг хүсэж байгаа. Гэхдээ тэр хүнийг хөгжүүлэх зүйл мөн үү? Яг гэвэл бидний өсөлт дэвшилт гэдэг зүйл таар бүгдээрээ мэдж байгаа. Хаяа духгүй мэдрэмж төрдөг. Хаяа духгүй мэдрэмжийг давж гаргахад шаардлагатай байдаг. Бид нар өөрсдийнхөө сонсох ёстой, сонсох хэрэгтэй зүйлээ сонсч ийж тэ хүлээн зөвшөөрмөргүй байгаа ч гэсэн тэр сонсох ёстой зүйлийг сонсч ийж цаашаага өсөж дэвждэг. Тэгэхээр ерөөсөө ийм асуудлууд байгаа. Тэгээ дээр нь яг хуу миний аппликейшн дээр ахаад нэг хэд хэдэн фичрүүд байгаа. Янз бүрийн habit track хийх. Тэгээд Atlas-аас бол бас захиа явуулдаг фичр байгаа. Тэгээд дээр нь би бас санах хойг нь имплемент хийсэн. Тэгээд санах хойтой болохоор бас ер нь бол цаашаага яриад явах тусам чамааг улам илүү ойлгодог болоод ирнэ. Улам илүү мэддэг болоод ирнэ. Тэгээд яг ChatGPT бас яг санах хойтой. Гэхдээ ChatGPT-г санах хойно айгүй энгийн зүгээр нэг лист өгдөг. Энэ хүн бол тэрэн настай ийм гэд ерөөсө цаг хугацааны дарааллыг нь хадгалгүй. Гэхдээ Atlas-ын хувьд яг хизээ ямар зүйл хэлж исэн бэ гэдгийг сандаг болохоор цаг хугацааны өөрчлөлтийг нь харах боломжтой байдаг. Тэгээ би яг ижлэгийн асуултыг өөрийнхөө Atlas дээрээс асуусан байхгүй. Би бас өөрөө аппликейшн дээр ашиглаж байгаа. Гэхдээ яг энэ хариулт бол яг миний өмнө нь юу ярьсантай суурлаад надад хариулж байгаа зүйл. Тэгээ энэ хариултанд бол надаа яг ижлэгийн асуултыг асуухад сүүлийн хэд хоногийн яриануудаас харахад та үнэхээр ядарсан шавхагдсан байгаа нь харагдаж байна гэд. Тэгээ та proper week off хэрэгтэй гэж хэлжсэн гэж байна. Би яг Atlas-тай ярьж байхдаа тий. Ер нь би яг 7 хоног яг тухтаа амралт авах хэрэгтэй юм шиг байна гэд ярьжсэн. Тэрийг нь санаж байгаа нь энэ бол харагдаж байна. За тэгээ энэ их ядаралтай үед өөрийгөө шахаж амсан зүйлээ хийх гэж хүчлэх нь бүр их шахагдахад хүргэж магадгүй гэд. Та одоо энэ мөчөд өөрийгөө хамгийн их амраах, ирчүүж авах боломжтой нэг зүйл юу байж болох вэ гэд. Тэгэхээр энэ болол Atlas аль хэдийн ерөнхийдөө гол шалтгааныг мэдсэн байна. Тийм болохоор өмнө нь тэгээ би шинэ аппликейшн дээр ямар хариулт өгчсэн шиг тэрнээс бол арай өөр хариулттай тий. Надад юу тохиолдсныг мэдж байгаа, сүүлийн үед юу болж байгааг мэдж байгаа болохоор асуулт асуугаад хоёул нь энэ талаар юу хийх вэ гэдгээ бодъё гэж байгаа. Тэгэхээр энэ бол уг шалтгааныг нь ерөөдөө гадарлцсан болохоор тэр зүйл рүү орохгүй байгаа. За тэгэхээр тийм миний AI аппликейшн ер нь бол ийм гол тал давуу талтай гэж бодож байна. Тэгээ дээр нь би энэ яг аппликейшн дээр ажиллах сонирхол бүр амар их төрөхгүй байгаа. Яг үүндээ
хүмүүс хэрэглэх үгүйг нь ч мэдэхгүй байна. Би өөрөө нэг юм төсөөлөл яваад байдаг. Тэгээ яг үндэ хүмүүс тэ яг жинхэнэ өөрчлөлт авчиж үгүйг нь бол мэдэхгүй байна. Миний хувьд бол би яг өөрийнхөө тэ сэтгэлийг уудалсан байдлаар гол шалтгаануудынхаа уг руу орох гэж ер нь бол зөндөө байнга сүүлийн үед их ашигласан. Тэгэхээр та нар бас энэ аппликейшнийг App Store дээр оролдоод үзээрэй гэж хүсэж байна. Энэ App Store дээр одоохондоо зөвхөн iPhone дээр байгаа, Android дээр хийгдэг байгаа. Тэгээ эхний 7 хоногийг нь үнэгүй туршиж үзэж болно. Тэгээд тэрнээс хойшоо сарын $10 гэсэн байна. Тэгээ миний хувьд бол би бол аль болох үн цэнийг өгөх гэж хичээж байгаа. Надад бол энд орлого хийх гэхээс илүү би үнэхээр хүнийг яг тэр тэ цаашаа өсөж дэвчгт нь AI-аар тусалж чадчих болохоор байна уу? Яг жинхэнэ амьдралдаа гармаарга өөрчлөлтийг нь гаргахад нь түлхэж зулж өгч чадчихэв үү гэдэг дээр илүү анхаарч байгаа. Дээр нь AI коучинг гэдэг зүйл бол айгүй ер нь бол коучинг гэдэг зүйл айгүй үнэтэй. Ялангуяа чадвартай коуч нар бол дор хаяж тэгээ цагийн 200 300 мянгаыг чарж хийж байгаа. Тэр бол тийм AI-г бол хамаагүй үнцэнтэй. Тэгээ тэр бол нэг л цагийн сешн байдаг. Тэгэхээр энэ бол яг хүн шиг тийм амар сайн байж чадах уу гэдэг дээр бол эргэлзээтэй. Яг тэгвэл яг жинхэнэ коуч дээр очивол тэр хүн бол чиний яг биеийн хилэмж тэ харц байгаа байдлыг чинь хажаад илүү тиймтэй яг одоо ямар байгааг чи илүү дүгнэх боломжтой. Гэхдээ би бол AI бол жинхэнэ коучиг бол одоо replace хийгээд хална гэж бол бодохгүй байна. Гэхдээ илүү дэмжлэг болох баг. Яг тэгвэл коуч чинь те яг үүндээ заавал тэгэл цаг тавлаад уулзах хэвээр. Гэхдээ AI бол байнга харманчин 24/7 байж гин. Чи яг хямраад ирэнгүүт те яг айгу хэцүү байгаад ирэнгүүт эсвэл те яг хэрэгтэй үедээ хэрэглэе гингүүт шууд хэрэгжилчих болно. Тэгэхээр ийм айгу том давуу талтай байгаа. Тэгээ үнийн хувьд хамаагүй бага. Тэгээд энэ дээр нэмж хэлэхэд ер нь бол энэ апыг туршид үзээд тэгээд надаа яг ямар санагдсанаа хэлээрэй гэж айгу хүсэж байна. Надаа шууд Instagram-аар, Facebook-ээр шууд биччихэж болно. Эсвэл app дотор бас feedback үлдээх гэсэн хэсэг байгаа. Тэгээ энэ апыг хэдүүлээ те цааш нь үргэлжлүүлж те хөгжүүлэхэд нь надад тус олоосаа гэж хүсье. Тэгээд ер нь эцэснээ хэлэхэд би бол гол зорилгоос бол холдоогүй гэж бодож байна. Би өмнө тэ яг уу бичлэгээ байнга хэдүүлээ өөрсдөө болж чадах болох хэвээр тийм хүн болъё гэж хэлдэг. Тэгээд тэр маань бол яг л ижилхэн энэ чанаа явж л байгаа. Яг уу хэлбэр нь баг зэрэг өөр болсон байж магадгүй. Би яг өөрөө AI-ийн судалгаа хийдэг болохоор энэ дээр айгу өөрөө ажиллаж болох юм байна гэж харсан болохоор ийм зүйл хийсэн. Гэхдээ гол зорилго нь бол яг л ижилхэн хүн яг хаа хүрмээр байгаа. Тэр газараа хүрэхэд нь л би ер нь бол тус болохыг хичээж байгаа. За тэгээд санал сэтгэлээсээ хуваалцаарай. Хэдүүлээ болж чадах болох хэвээр тийм хүмүүс болцгоё. Баярлалаа.